За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэхүү цаг өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн миний ярих сэдэв болвол дүр эсгэхгүй өөрийнхөө дөрхөөрөө амьдрах тэнцүү хөнгөн шингэн амьдрал. За та бодоод үзээрэй. Бид бүхэн чинь маш их масктай амьдрэх хүмүүс юм байна. За мэдээж бид нар нийгмээсээ амьдралдаа маск зүүж амьдрахаас өөр аргагүй тийм шаардлагач орж ирдэг юм байна. За жишээлбэл сайн одоо тий ээж байх гэж сонирхолтой тий сайн эхнэр байх гэж сайн ажилтан байх гэж, сайн охин байх гэж, сайн найз байх гэж, сайн хамтрагч байх гэж ч гэдэг юм уу. Маш олон маскуудыг зүүж би амьдралдаа амьдрдаг юм байна. Энэ нийгэм рүү оролцдог юм байна. Харин энэний оронд та өөрийнхөө үнэн төрхөөр өөрийгөө таньчихсан, өөрийгөө мэдчихсэн тэр өөрийнхөө үнэн төрхөөр хүн байх юм бол маш өөрт их амар хялбар байдаг юм байна. За та бүхэн барыг анзаарч байна уу юу? Одоо энэ хорвоо ертөнцийн чинь маш хурдцтай өөрчлөгдөж байгаа шүү дээ. Юмнууд их өөрчлөлт болж байна. Магадгүй өчигдөр сонин одоо тренд байсан зүйл өнөөдөр магадгүй сонин биш болсон байх жишээтэй тий. Нэтлэг өнгөрсөн жил айгүй шуурж исэн зүйл өнөөдөр тэр баг мартагдаад алга болсон байх жишээтэй. Тэгэхээр хүмүүсээ ер нь бол тий энэ хорвоод одоо айгүй тийм хөнгөн шингэн амьдралын хүмүүс айгүй хүсдэг болчих. Хамгийн л наазах нь энэ гэр орондоо тавьж байгаа тавилгаач хүртэл ер нь бол тэр энэ хог новшноос ер нь зайлахыг хичээдэг болж тэрнтэй адилхан бас өөрт байгаа зүйлийг өөрт байгаа энэ олон маскнуудаа өөрт байгаа энэ хог новшнуудаас айгүй цэвэрлэхийг их тэгэхгүйгээр өөрөөрөө амьдрахыг их хүмүүс хүсдэг болж байна. Энэ цаг үе маань тийшээгээ одоо тэр тренд нь тийшээгээ хандж байна гэсэн. Тийм учраас та бүхэн минь те энд хүрэхийн тулд ингэж амьдрахын тулд хамгийн түрүүнд ерөөсөө л хүн өөрийгөө таних хэрэгтэй байд юм байна. Энэ айгүй ингийн. Би юунд дуртай юм те? Би юу хүсэж байгаа юм? За би юунд дургүй юм гэдгийг хүн өөрөө мэдчих хэрэгтэй. Өөрөө танаа мэдчих. Тэг хүмүүс мэдгээл хэлгээл дээ. Гэхдээ бас ч мэднэ л дээ танихгүй мэдэхгүй биш. Үгүй бас яг цагаад болохоор бид нар заримдаа хүний хүсэл зорилгоор явж яадаг ч тохиолдол байдаг. Яг өөртөөгөө тулаад яг өөрийгөө сонсоод эхлэхээр үгүй би энэ зүйл чинь дургүй юм биш үү? Үгүй би энэ ажил чинь дургүй юм биш үү? Магадгүй би энэ ажлыг хийхийн тулд нэг хэдэн төгрөг авахын тулд би энэ ажлыг хийж байгаа юм байна. За би өөрийнхөө айгүй энгийн жишээг та бүхэндээ дурдах юм. Би ч одоо хоёр хүүтэй ээж хүүхэн байгаа. Тэгээ хүүхдүүд би ч нөө ажилдаа явж ирээд ингээд нөгөө шөнийн одоо ажил хийгээд ингээд ээлжийн ажил хийгээд ингээд хүрээд ирдэг. Тэг нэлээ ядарсан байдаг. Ингээд бүтэн сайн үйл ажилласаа бууж ирдэг. Тэгээ хүүхдүүдтэйгээ нөгөө тэр цаг хугацаа маань би хүүхдүүдтэйгээ илүү одоо бүтэн амралтын өдөр учраас хүүхдүүдтэйгээ илүү цаг заваа зарцуулах одоо миний ганц өдрөл гэсэн үг л дээ. Нөгөө бусад өдрүүдэд нь ажилчдаг нөгөө хагасанд нь ажилчдаг болохоор. Тэгэхээр би хэдийгээр өглөө шөнийн ажил шөнө ингээ аюу нэлээд ядарсан идэрсэн ч гэсэн ядраад гэртээ ирсэн ч гэсэн хүүхдүүдтэйгээ энэ цагаа өнгөрөхийн тулд би өөрийгөө ингээ пуш зүтгүүлдэг байсан. Бүр ингээ сандал дээр суучих юм бол ингээд баг ингээд унчмаар тэгтлээ ядарсан хэдий ч би өөрийгөө масклаж нөгөө мундаг ээж болох гэж сайн ээж болох гэж ингээд өөр хүүхдүүд рүүгээ ингээд анхаарлаа тавьж халамжаа тавих гэж ингээд хүүхдүүдээ өдөржингөө саатуулж авч явах. Тэгээ өндөө бол өөрөө бол үндэ баг ингээд баг худалч хүн ингээд гаднаас нь харахад ядарсан ингээд баг төлөлдсөн ирч хүч энергигүй болсон байдаг. Өөрийгөө би таниад үгүй юм байна. Миний би ч махан би ч бүр ядраад байна штэ. Би энийг өөрийгөө ойлгоод эхлэхээр чи өөрийгөө хүлээн зөвшөөрөд эхлэхээр бүр ядчил өөр хүүхдүүдтэй хайртай хүмүүстэй энийхээ хэлж чадах чадвартай болд юм байна. Тэгэж хэлж чадахгүй тэрнийг илэрхийлж чадахгүй явж исэн ингээ одоо тэр хүн нь би. Одоо би өөрийгөө олоод өөрийгөө таниад те өөртөөгөө тулаад өөрийнхөө үнэнтэй гэхээ чи нэг битээ та нар нэг амар хар бараа их аимшигын зүйл гэж бити бодоорой. Энгийн өдөр тутмын амьдрал дээр минь тулгарч яадаг зүйлүүд ахгүй юу? Би ядарсан байна. Би минь ядарсныг хэлээд бүр ингээ өвшөөгээд барыг юм дөхөө өгöd шүү дээ. Дөхөөрөд өгöd шүү дээ. Тэгэхээр чинь тэрнийхээ эсрэгэл зүтгээд байдаг. Үгүй ядарсан байвал хүүхдүүдтэй хэлж байгаа. За ээж нь ядарсан байна. Урч нь айгу байд наид байла тий. Айгу ядарч хонлоо тий. Айгу яаж унтаж чадсангүй, амарч чадсангүй, унтаж чадсангүй. Тийм учраас ээж нь айгу ядарч байна. Ээжтэй нэг 2 цаг найп өг. Ээж нь 2 цаг унтах хэрэгтэй. Тэгэхээр чинь хүүхдүүд чинь хэдгээ хэлэхээр ойлгож штэ. Үгүй за ээжигээ нэг 2 цаг амраачих юм бол миний ээж минь нөгөө цэнэгээ нөхөд ядар нөгөө амраа босоод ирнэ. Тэгээд илүү над биднэртэйгээ ад жаргалтайгаар цагийг өнгөрөөнө. Өдөр жингөө нэг 100 биш шиг бүр ядарсан. За бүргээ ядраад ирэхээр хүн чинь уур уцаар хурж эхлэн штэ. Нөгөө юм хүүхдүүдээ амраа жаргаах нь битэл нөгөө талаараа эсрэгээр нь бараг гашигчаа загинчаад яагаад тэгэхээр тэр гашигчаа уурлаад ирдэг чинь өөрийнх нь уг бие нь ядарчихсан зовчхон байгаагийн шинж. Тэн дээр гарч иж байгаа нөгөө симптом буюу нөгөө илэрлэл нь тэр байгаа даа байхгүй юу? Ингээл харахад айгүй жижигхэн зүйлийг бид бүхэн өөртөө ингэж ойлгож за тэгээ ойлгоо зогсохгүй тэрнийгээ бас амьдралдаа ингэж хэрэгжүүлж явах нь айгүй чухал байна.
Тийм учраас хүмүүсээ одоо тий яаж хөнгөн шингэн амьдрах вэ гэхээр ерөөсөө л хамгийн түрүүнд өөрийгөө таних, өөрийнхөө үнэн төрхөөр амьдрах л хамгийн чухал гэдэг юм байна. За мэдээж тий ажил төрөл дээр гарахаар бас ингээд маск зөөж ингээд бас хүн хүчтэй юу тий одоо ингийн зүйлээр гарах шаардлага гардыг юм байна. Гэхдээ л аль болох өөрийнхөө үнэн төрхөөр өөртөөгөө сууж тэ өөрийгөө таньж мэдэж тэрүүгээрээ энэ амьдралдаа амьдрах юм бол та айгүй хөнгөн шингэн тийм ад жаргалтайгаар ямар нэг юм татагдсан, уягдсан, дөнгөлөгдсөн одоо баригдсан тийм байдалтай байх шаардлагагүйгээр амьдрах за хөнгөн шингэн амьдрнаа гэдэг чинь тэрний чинь ад жаргалтай энэндээ freedom тархины тэр хязгаарлалтгүй амьдрах бүрэн болцоотой байдаг юм байна. Тэгж амьдрахыг та бүхэн минь зориорой. Энэ амьдрал бол хугацаатай. Энэ амьдрал бол төгсгөлтэй. Тийм учраас энэ амьдралаа та жаргаж өмнө шингэн амьдраарай гэж та бүхэндээ хэлье.